Disciples Arhant Sariputra and Arhant Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь Гандан тэгчлэн хийдийн хүсэл дээр энэтхэгийн үндэсний музей, энэтхэгийн Мадхья Прадеш мужийн засгийн газар болон Шри-Ланкийн Махабодhi нийгэмлэг хамтран Бурхан багшийн хоёр их шав Архант Сарипутра, Архант Маудгаляна нарын ариун ринслүүдийг Монгол улсад залхаар болж байна. Ариун ринслүүдийг Бурхан багшийн ихтүүчин өдрийг тохиолдуулан 2026 оны 5 дугаар сарын 31-ээс эхлэн 10 хоногийн турш Гандан тэгчлэн хийдэд сүсгтэн олонд дэлгэнэ. Энэхүү түүхэн арга хэмжээний талаар 2025 онд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн энэтхэгт хийсэн төрийн айлчлалын үеэр энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди мэдгдсэн юм а. Энэтхэг Монгол улс нь буддын шашнаар холбогдсон эртний соёл иргэншлийн түншүүд бөгөөд энэхүү үйл явдал нь хоёр орны оюун санааны холбоог улам баттгах ач холбогдолтой юм а. Эдгээр ариун ринслүүдийг өмнө нь зөвхөн Таиландд 2024 онд залж байсан бөгөөд энэ удаад Монгол улсад авчирч буй онцгой үйл явдал болж байгаамаа. Мөн 2022 онд Бурхан Буддагийн ариун ринслийг Монголд залсан түүхэн үйл явдлын үргэлжлэл болж байгаагаараа онцлог юм а. Ариун ринслүүд нь 2026 оны 5 дугаар сарын 30-нд энэтхэгийн агаарын хүчний тусгай нислэгээр Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. Энэтхэгийн Ассам мужийн захирагч Лакшман Прасад Ачарья тэргүүтээ энэтхэг Шри-Ланкийн өндөр түвшний төлөөлөгчд болон нэр хүндтэй ламнаар дагалдан ирэх бөгөөд олон улсын буддын шашны холбоо энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож байна. Мөн энэ үеэр энэтхэгийн үндэсний музей болон олон улсын буддын шашны холбоо хамтран буддын шашны тусгай үзэсгэлэн гаргана. Монгол улсын засгийн газар болон Гандан тэгчлэн хийд энэхүү арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулахаар хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголын өнцөг булан бүрээс сүсгтэн олон хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэхээр хүлээгдэж байна. Монголын нийт сүсгтэн олныг Гандан тэгчлэн хийдэд хүрэлцэн ирж Бурхан багшийн хоёрыг шавийн ариун ринсэлд хүндэтгэл үзүүлэхийг урьж байна. Buddhism will pay their tributes to 2026 оны 5 дугаар сарын 31-ээс